Зам. Цэрэн нуруу багсан бол хамт олноо манлайлагч, шилдэг удирдагч байсан төдийгүй түүнийг Улаанбаатар төмөр замыг хөгжүүлж бэхжүүлэхийн төлөөх их үйлсийг манай үе үеийн удирдах ажилтнууд нэр төртөө залгамжлан авч яваа билээ. Манай өвгөнчих тийм их дөлвөн хүн шүү дээ. Ер нь бол 1962 онд Төв орооны удирдлагын дор Улаанбаатар төмөр замын 1-р орлогчээр 24 жил ажиллаа гарсан. Энэ хооронд түүний хийсэн гавьяа хэлж баршгүй. Төмөр замын ажилч ер нь хүнд ажил шүү дээ. Тех тусмаа инженер механикийн ажил гэдэг чинь хамгийн хүнд ажил дээр дипломын засвараас эхлээд бүх юм хариуцдаг ийм ажилтай хүн байгаа. Миний өвгөний төмөр замын депод ажиллаж, төмөр замын даргаар ажиллаж байх үед хамгийн олон хөдөлмөрийн баатар гавьяатууд төрсөн байт юм аа. Энд байгаа бүх төмөр замч Ахмад төмөр замчид одоо ажиллаж байгаа бүх төмөр замчтаа ажлын өндөрөөс өндөр том амжилтыг хүсээд бүгдээрэнд нь эрүүл сарвал байгаарай хамгийн гол нь гэж хүсье да.